Сайн мэцгааны үзэгчтэй хүүхдийн төв зөвлөлнээс зөвлөгч Насан Жаргал байна. Та бүхэндээ өнөөдөр нэраа хамрыг цэвэрлэх талаар зөвлөгөө өгье. Нэраа хүүхдийн хамрын онцлог нь сууган нарийнхан богинохон судасжилт ихтэй байдаг учраас маш болгоомжтой цэвэрлэх ёстой. Манай эцэг эхчүүдийн голцлон алдаа гаргаад идэг зүйл нь болохоор нэраа хүүхдийн ийм хатуу нустай үед нь хуурай хөвөн хийгээд улам ингээд салтын гэмтээгээд идэг. Дээрээс нь энэ савхмодоор цэвэрлээд идэг. Энэ бас нэлээд салтыг гэмтээний урт учраас хүүхдийн салт айгүй гэмтэл учруулдаг. Дээрээс нь хумсаараа авдаг, амаараа сордог. Хумсаараа авах хүүхдийн салтыг гэмтэн хумс чинь айгүй хурц шүү дээ. Амаараа сорох нь бол ердөөсөө халдвар дамжихыг хөсөр болдог. Ийм алдаанууд гаргадаг юм. Гэрийн нөхцөлд болохоор нэраа хамрыг яаж цэвэрлэх ёстой вэ гэвэл буцалсан бүлээ ус хэрглэж болно. Хөвөн тэгээд хатсан ус ивэл тусаалга маягийн хийх тусаалга бэлтэн. Хөвөнгөө яаж бэлтэх вэ гэвэл имэрж бэлтэх байгаа. Одоо би та бүхэндээ үзүүлье. За мэдээж нэраа хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ эцэг эхчүүд өөрөө цэвэрлэхээс өмнө гараа сайн угааж хариуцагдсан байх ёстой. Нэгсэндээ халдвар дамжуулах үүднээс за хөнгөө имэрхийн тулд ингээд жиг нэмглээд нэг талаас нь чимэрж өгнө. Гэт имэрж өгөх байгаа. За тэгээд яг төгсгөл яг хүүхдийн хамрлаа орох хэсэг нь юм хөвсгөр. Энэ нь бол нойтон ус яхан бол энэ хөвсгөрт нь тэглэгдээд ингээд татаад гараад ирнэ. За хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ хөнгөө хамрын нүхэнд 1-1.5 см гүнтэй хийн. Тэрнээс илүү урт хийж болохгүй хүүхдийн салт гэмтнэ. За тэгээд хэрвээ хатуу нус байх юм бол наан харагдаж байгаа хатуу нус байх юм бол хамрынхаа тусаалгыг мэдээж буцсан бүлээ усаараа 1-2 туслыг хийгээд жоохон дэвтээж агаад наарсан байвал хуурай хөнгөрөө саяны мөн айдлаар хамрын нүхэнд хийгээд ийм нэмрэх маягаар ингээд татж гаргаж ирнэ. За наан ил харагдахгүй цаана байгаа нусыг бол тэгж хүчилж гүн хийж тэгж авахгүй тэр чинь улам цаашлуулсныг зэрэгцээ салтын гэмтээдгээ. За бас хатуу нус байх юм бол хуурай хөвөн хийж болохгүй тэр нь улам гэмтэн эхлээд нусаа чиглэж байгаа зөөлж жагаад тэгээ наашаа гаргаж ирнэ. За нэраа хүүхдийн хамар битүүрчлээ гэдэг ээж нар эцэг эхчүүд аяга дураараа уусамлууд хэрэглээд байдаг. Тэр нь бол маш буруу. Эмчэд үзүүлээд эмчээс зөвлөгөө аваад хамар тусаах тусаалгаа хэрэглэхийнхаа өмнө он сар хугацааг нь сайн харах хэрэгтэй. Тэгээд эмчийн заавраар хідэн тусал хийгсэн тэрийг яг хийнэ. За хамард эм тусаахын тулд хүүхдээ хажуу тийш нь байрлуулад нөгөө гарынхаа эрхий толгоор хургаараа хамрын нүхээ ингэж дээшээ өргөж өгнө. Энэ хамрын үзүүрээс ингэж дээшээ өргөж өгөөд тэгээд нөгөө гараараа ингээд 1-2 туслыг хийнэ. Тэгээд илүү гарсан эргэн тойронд гарах юм бол хөвөнгөөрөө тэрийг арчиж аавна. За ингэж нэг талтаа тусаахтаа 10-15 минут байлгачаад дараагийнхаа талд дахиад нөгөө хамрынхын талд гэсэн үг шүү дээ. Дахиад саяныхтай мөн адилхан тусаалга хэрэглэнэ. За хүүхдүүдийн хамар нь ихэвчлэн хөл доороосоо дарах өрөөний чигшил муутаагаас болж хамар нь битүүрдэг. Ийм тохиолдолд эцэг эхчүүд саяны миний заасан аргаар цэвэрлж болно. Ингээд та бүхэндээ өнөөдөр хүүхдийн хамрыг хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өглөө. Эцэг эхчүүд минь та бүхэн миний энэ аргаар хүүхдийн хамрыг цэвэрлээрэй. Анхаарал тавьсан баярлалаа. Баяртай.